Бүгдээрээ сайн уу? Ингээд та нар минь зуны сайхан цагийг юу мэдэрч чадж байна уу? Сэтгэл санааны байдал юу даггүй үсттэй. Өнөөдөр ер нь хүн амтнаас нууж явдаг нэг киног ярих шийдлээ. Хитрхийн нандин болохоор тэр шүү дээ. Энтхийн алдарт 3 хааны нэг Салман хаан жүжигчний тоглосон мөн продюсерээр нь ажилласан 2015 оны Бажранги Баяжан гэх хэл улам нэртэйч дүрс зургийн гайхамшиг хийгээд хүний сайхан сэтгэлийг үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай дүрсэлсэн Болливуудын сор улсын бүтээлүүдийн нэг киног ярьж өгөхөөр шийдлээ. Нэрээ киноны нэрний тухайд Бажранги гэдэг нь Хиндугийн Хануман бурхны өөр нэгэн нэр ба Баяжан гэдэг нь хүнд дах буюу гол дүрийн залуу Хануман бурхныг үн сэтгэлээсээ шүтдэг учраас бурхны нэрээр нь хүмүүс түүнийг Бажранги ах хэмээн авгаалж дууддаг юм байна. За тэгэд киноны үйл явдал хаашааж иргсэн бай үлмээрээ үлүүлчихэж байгаарэ. Уг нь энтхэг кино байхад юу цас мөсөн өрөөтэй уул гараад байна гэж бодож байгаа хэл та. Тэгвэл уг кино маань Пакистаны уулын тосгоны хэдэн хүмүүс крикетийн нэлээд чухал тоглолт үзэж буй дүр зургаар эхэлж байгаа юм. Энэ дунд юу юугүй төрөх төгсөн эмэгтэй байх ба хүү төрүүлбэл Пакистаны алдарт крикетийн тамирчин Шахидийн нэрээр хүүхдээ нэрлэхээр төлөвлөж байгаа юм байна. Охин төрүүл яах юм бол доо гэж. Нөгөө Шахид нь гол оруулаад Пакистан улс энэ тоглолтод хожлоо. Хүүхдийн нэр ч ер нь тодорхой болсон баг. 6 жилийн дараа Энэтхэгийн Дели хотоос Пакистаны Лахоре хот руу зүглэх галт тэргэнд нэгэн өхөөрдөн бяцхан хүн ээжтэйгээ явна. Нээрэн энэ эмэгтэй маань 6 жилийн өмнө төрөх төгсөн байсан нөгөө эмэгтэй шүү дээ. Гал тэргэнд явсан настай эмэгтэй бяцхан охиныг өгөрдөж чамайг хэн гэдэг вэ? Нөгөө охин маань нүүр дүрэн инээмсэглэхээс өөр хариу байдаггүй. Настай эмэгтэй ирвжлүүлээд гэж байгаа. Чи зөвхөн ээжтэйгээ ярьдаг юм байна тийм үү? Гэхэд ээж нь зөрүүлээ. Түүнийг Шахида гэдгээ. Гэхдээ охин маань ээжтэйгээ ч юрдөө ярьдаг юм уу? Гэж байна шүү. За тэгэхээр эндээс дүгнэхэд нэгдүгээрт ээж нөгөө алдар тамирчны нэрний эмэгтэй холбороор буюу Шахида гэж охиноо нэрлсэн байна. Хоёрдугаарт бяцхан Шахида маань ярьж чаддаг бол доо. Шахида маань Пакистаны уулын тосгонд малчин аав ээжтэйгээ амьдардаг ба уг яриагаар өөрийгөө илэрхийлдэгч хүний хийсэн зүйлийг бол маш сайн ойлгодог юм байна. Нэг өдөр Шахида хураг мал эргүүлээ тоглооцууд аав нь түүнийг орой болохын төрүүлээд гэртээ харж вэ гэд буцаав. Гэтэл Шахида модон дугуун тоглоомоо эргүүлж гүйж яваад хэд хурдан гүйсэн гэрчээрээ өндөр уулын уруу руу юу юуг өсрээд унчлаа. Аав нь малаа дуусаар гэртээ иртэл ээж нь охин гэртээ ирээгүй хаана байна гэд их санаа зовсон байдалтай огтлаа. Гүй тэгээд нийл хамтан бөглүүд тосгон сураг чимээг алгуулахор ч н одоо эцэг их нь үхтлээ сандралгүй яхав дээ. Тосгон даяараа ирж сурлуулж байгаамаа. Харанхуй ойгоор түүдэгтэй хүмүүс битүү хайсаар хин нэгэн охиныг хадан хисаанд ургасан ганц модонд арай ядан тогтсон байдалтай байгааг олж хархан тэрэ. Ямар ч тач Шахида минь аврагдлаа. Тосгоныхондоо баярлаа гэж. Нэгэн нарлаг өдөр тосгоны андууд нь Шахидагийн гэрт бөөндөө цуглаад хил амаа билүүдж гарч байна. Тэнд байсан нэгөө үг ингэж байгаа. Ер нь та нар цаашдаа охиныхоо хэл яриа хөгжүүлэхгүй бол ирээдүйд дахиад ямар ч аюул нөхцөл байдал үүсэхийг алийг дэргэхөө дээ. Дээлид байдаг нэг арим газар очих юм бол хэлгүй дүлийн хүн байсан ч ярьж эхэлдэг гэсэн домтой. Би ч одоо 5 нас хүртлээр ярьдаггүй байж байгаа тэнд очисон юм гээд сургаал альдаж байтал нэг нөхөр ингэж байгаа юм аа. Тэгээ та тэнд очиод ярьж чаддаг болсон юм уу гэд өвгний уурыг нь хүргээд амжгаа. Тэгтэл Шахидагийн аав тэгж байна. Ааваа наадах чинь гэхдээ энтгэх юм байж тээ. Би чинь айрам 5 жил аль пашсан. Бид нар энтгэх явснаас Америк явсны илүү хялбар байлгүй дээ гэж авлаа. Энэ ярианаас болохоор одоо хөрш орнууд байж энтгэх Пакистаны харилцаа баг өмнө той солонгос шиг ямар хурцмод байдгийг бид хүн гадарч болохоор гамаа. Тэгтэл хөөрхий Шахидагийн ээж нь хэлж байна. Би аваад явъя. Ганц мөн охиноо ярьж чаддаг болох юм бол юу ч байсан зориулна. Боловсрол мэдлэгтэй болгоно. Би ерөн шийдсэн. Дээлүрээ явна гээл. Түс тас хэлхэн тэр. Малчин аав нь хамаг малаа зараад зардлын мөнгө босгож ээж нь охиноо дагуулад явлаа. Ядаж явахад энэ Пакистанаас ирж байгаа гал тэргийг өгцөн энтгэхийн хамгаалалт эдрийг бол ярих юм шээ. Бөө боо шийдэн босон цэргүүд таасайгүй. Гэхдээ манай Шахидаг харсан ямар ч аимшигын хүүтэн царайтай хүмүүс инээдэг байгаа. Хүүхдүүдэд тэгээд ямар ч хүнийг аюултай дайсан гэсэн нүдээр харахгүй цагаан цааш ариухан юм байна дүү. Ээж охин хоёр маань нэгэн том хотод ирснийг хар цагаар явж гэлцал юм харж бяцхан шопинг хийж явсаар нөгөө ариун сүм дээр ирлээ. Ээж нь бол гагцгүй охиноо хилд оруулахад чин хүсэл зоригтой бөгөөд уйлаад залбираад байлаа. Үзэгдэл солигдоход киноны ихэнх хэсэгт гарч байсан үйл явдлыг үргэлжлүүлэн харуулж байна. Ягав нөгөө энэтхгээс Пакистан руу явж байгаа гал тэргэнд настай эмэгтэйтэй яриа хөрөө болоодсэн шүү дээ. Ер нь бол ээж охин хоёр дээлидх өргөл мөргөлөө дуусгаад нутаг үзэж байгаа үйл явдлыг харуулж байсан юм байна. Настай эмэгтэй ээжд нь хандаад ингэж байгаа. Санаа зовлтгүй тун удахгүй охин чинь шувуу шиг л жиргэж эхэлнэ гэд тайлбарлахыг хичээнэ. Шүндэнд болоход бүх хүмүүс унтаж эхлэх ба сахилахгүй Шахидаа л харин унтлахгүй вагоноор сэлгүүцэж эхэллээ. Ингэж явахдаа цонхоор артал нэл хург гадаа нүхэнд унсан байхыг олоод харчж байгаамаа. Өөрийнхөө ургыг сандаг ч юм уу яадаг ч юм тэсгэлгүй гал тэргнээс сэн буугаад нөгөө ургыг нүхнээс гаргаж аваад тэврэнгээ илээс учлаа. Гэтэл жинхэнэ баларсан болж гал тэрэг хөдлөө явчихсан дээрээ. Ээж нь унтчихсан. Шахидаа маань хашгирыг гисэн ч дуу хоолой гарахгүй. Вагоны араас гүүгээд л гүцэхгүй. Ингээд харч өнөр эзгүй хээр газар гүн хайц давтан уйлсаар хоцроо.
үнэхээр гайтай боллоо хорвоо гэж. Төдөөдлгөө өнөөх үлдэж усарсан газарт нь дараагийн галт тэрэг зогсож охинч одоо нэхэн бодлого авирч гараа сууч. Яг энэ мөчид Шахидагийн ээж нь гинт сэрээд вогооны өнцөг болон бүрээр охиноо хайж гарлаа. Сүүлдээ бүр ханаас ч болохгүй болоод ирэхин цагт ухаан санаа нь докторгуулж вогооны хүчээр зогсох арга хэмжээ ав. Нөгөө талд Шахидагийн суусан ачааны вогоон толгоогоо сольж ээжийнхэн сууж байгаа вогооны эсрэг чиглэлд хөдөлчих юм аа бас. Ээж нь гэж байгаа. Буцаж яваад охиноо хаймаар байна гэд уйлан барин хэлж байгаа төмөр зам ажил хэлж байгаа. Энтгчүүд өглөө болохоор охины чинь сургыг гаргаж өгье гэж байна. Чи буцаж явж болохгүй. Шинээр виз мэдүүлэх хэрэгтэй гэд халгаасангүй. Ер нь бол их чин хиттэй энд маргаад амжилт болохгүй тодорхой боллоо. Нутагтааж очлоо цагдаас эргэлхээ ярьж явлаа. Харин гэрийнхэн нь бурхандаа даатга тайван байх хэрэгтэй. Энтгэгт бурхнаас илгээсэн хин нэгэн гарч ирээд Шахидаг минь харж хандах болно гэд элгэн эмтэрсэн эхийг нь тайтгаруулах гэж үзнэ. За тэгээд энтгэгт манай хүүхэд яаж жоохон яваа юм болоо гэсэн чинь Шахида минь вогооны чиглэг доторх тариа буудан дундаас өндөгд гараад ирлээ шүү. Эзэн хануу мааны ялтын төлөө гээл хиндүү шашны баярын сүр чагсаал хийж байгаа хүмүүсийн дуу хадаад тэрүүгээр нэг шууган болж байна. За энэ одоо яалчгүй домогт хануу маан хэмээх сарамгчин дүртэй хүн биетэй бурхан зориулсан баярын өдөр болоо явчлаа. Шахида маань өөрийнхөө ямар нөхцөл байдалтай байгааг төрж чадхаа бартаад баярын уур амьсгалд автаад соёлын шок гэчээр мэл гайхсаар явж байна. Тэгэл энтэг киноос нь яаж зүгээр хавдуулан бүжин шашны ёслолын арга хэмжээгээ хөөрхөн сүртэй харуулдаг байгаа. Хаяа одоо тэгээд ямар үйл явдал өрнөж байгааг мартал дууж яваад болохоос шүү. Үүн чинь тэгээд бүхэл бүтэн Болливуудын нэр үзүүлсэн урлаг уран сайхны нэг төрөл байгаамаа. Энэ арга хэмжээг манлайлан сууж байгаа Салман ах маань мөн энэ киноны нэгэн гол дүрлээ. Ёстой нэг Хануман бурхны хамгийн үн цэцэгтэн Бажрангийн ах гэсэн шиг л янз юм байна өө. Шахидагийн хувьд энэ бүх үйл явдал нь цоо шин урд өмнө огт үзэж харж байгааг үзэгдэл учраас их л сониучрахж байхын дээр ахыг бол одоо нүд залахгүй ширтэж байгаамаа. Төд өдлгөө бүжиг наадам өндөрлөж яхад түр амс хийж юм уугаас уух боломж гарваа. Тэгтэл хитэн жарины цаана нэлээд ядарч зүдэрсэн байдалтай хоёр гэлцэн нүдэрээ өөдөөс нь тасралтгүй ширтэх Шахидатай харс тулгарваа. Эргэн тойрны айцсан яалчгүй түн рүү ширтээд байхан дээрээ. Арга ядаа дуух юмаа өөдөөс нь өргөтөл Шахида маань гүүж ирээд аяхтаа ундаг нь дуустал учраж байгаамаа. Хичнээн жиг сангацын бүүмэнд хөөрхий. Ах ч одоо гайхаа өрөвдөх зэрэгцсэн болтой нэмээд талх авч өгөх гэтэл Шахида маань бүр хоёр хуруугаа гоцоолгоо зогсож байдаг шүү. Хоёр талх идмээр байсан юм байлгүй дээ. Өсөөж. Ингээд ахыг одооноос хэдүүлээ сайн ах гэд одоо явчихъя. Харваа сайн хүн байгаа зү. Хоолны газрын хүн сайн ах хоёр Шахидагаас нэр үсэг нь асуугаад барсангүй. Дүлийн болов гэтэл талх цахаж байгааг нь сонсчихсон байгаамаа. Хүснээрээ идэ гэж ичгээд тэрийг орхиод зам өрөө хөгөж явж байтал Шахида харин түүнээс салсангүй. Жаахан мөнгө өгөөд орхих гэтэл авсан ч гоо. Сайн ахыг бол үнэндээ аргагүй байдалд оруулж байна. Ядахна учир явдлыг нь мэдюу гэтэл манай хүүхэд ам нэхгүй. Арга орсон сайн ах түүнд зүйлт мүлт авч өгснөө Хануман бурхны хөшөөний дэрэгдүүлтэйгээд энийх агуу бурхан энд гараа авсраад залбираа сууж бай. Ээж аав чинь чамайг эндээс олоод авнаа. Ирэхгүй удаад байвал наад альмаа дээрээ гэж хэлээд орхиод яв. Сайн ахчудаа зам мөрөө хүн автобусын цуугаад хөдөлж байтал гэнт цонхны цаанаас охины альмаа тэрээд араас нь даган гүйж байгааг олж харан дээрээ. Сандарч төвцээр автобусын жолоочоос гүйж буугаад охиныг дагуулсан цагдаагийн газар руу явлаа. Аргагүй сайн ах юм да. Гэтэл цагдаа ингэж байна. Алгоос хүүхдгээд энд үлдээж болохгүй штэ. Эргэн тойрны хар бөөн гэмт хэрэгтнүүд донд яаж хүүхд үлдээх гээв. Аав ээж нь өөртөө сургалтчээ хариуцаа дагуулаа явжээ. Бид нар холбоо барьна гэд өөр халгаасангүй. Арга мухарцсан сайн ах охиныг дагуулад автобусандаа суугаад явлаа. Шахида бол ахын эснийг маш сайн ойлгоод байгаа хэрнээ хариу хэлж чадахгүйгаа учраас ядаж хаанаас ирснийг нь мэдэх зорилгоор сайн ах маань энтгийн бүх газрын ихнээс нэрлж эхэллээ. Охинч толгой сэгсэрсээр бүр сүулдэ тааврын тэмцээн юм уу хаашийн автобусаар зорчиж байсан бүх хүмүүс газрын нэр хэлж оролцож эхлэв. Даанч Пакистанаас ирсэн гэдгийг нь хэнч таасангүй. Сүулдэ бүр хадуураад сайн ахыг хүмүүс бүр нэлээд сонирхоод байсан болохоор ах өөрийнхөө бага нас масныхаа түүхийг яриад явж байгаамаа. Сайн ах ярьж байна. Аав намайг бага байхаас л математик бүх цэрэг гээд олон талаар хөгжүүлэх гэж хичээж ирсэн байт юм аа. Тааш би гэж усан толгой аль алинд нь амжилт олдгүй явсаар их сургуулийн шалгалтанд 10 удаа унаж маань сүлдээ над бууж өгөөд 0 гэдэг хоч хүртэл өгч байсан юм да. Найзууд маань бас намайг чи зүгээр хуулчаач дээ угаасаа ард толгоогоороо барахгүй юм шүү гэж байсан ч би Хануман бурхны сүсгтэн байж яаж тийм үлдэж болох вэ дээ. Олон удаа бүтлгүүцсийн дараагаар харин 11 дахь удаага ашгүй нэг юм тэнцчдэг юм да. Гэтэл автобус даяараа түүнийг сонсоод бөөн баяр болсноо нэг нь хэлж байгаа. Аав чинь бүр ухаангүй баярлсан биз? Гэтэл сайн ах аавыг баярлаа шоконд орохыг мэдэж байсан л да. Гэхдээ арайч тийм амар шоконд орно гэж бодоагүй гэж авт юм да. Яасан байх нь? Аав нь гинтийн баярт мэдэнээс болоод тэнгэрийн оронд дэвшчихсэн юм байна шүү дээ. Манай үднийх. За тэгээд мань хүн яах вэ? Аавынхаа сүүлийн хүслийг биелүүлэхээр Дели явсан юм байна. Дели орох замдаа автобусны мөнгөний хариултаа авах гэтэл кондуктор нь задгаа алга энэ хүүхэнтэй хуваагаад аваарай гэд 10 өрөө би дунд нь өгчжээ. Гэтэл нөгөө хүүхэнд нь бас задгаа мөнгө байхгүй. Бөөн драм боллоо. Тэгж явсаар аавынхаа зааж өгсөн хаягаар нэг газар хүрээд очтол тэнд нь бүхний сургуулийн газар. Тэнд нэг настай хүн залуу бүхтэй барилдаж байгааг хараад манай хүн ч өмнө хайлтмалт бүх бүрэлдэж байсан гэсэндээ мих зааж өгсөөр байгаад ахгүйг давуулчлаа.
Тэгсэн тэр настай ах хүүгийн охин нөгөө автобусанд хариулт хувааж авах гээд учраа олоогүй алга болсон хүүхэн байж таарав. Тэгээд нөгөө хүүхэн хэлж байна. Чи одоо энэ газар намайг дагаж ирээ юу? Ямар балиар амтан бэ гэж хашгирч гарлаа. Манай хүний өдөөс хэдэн 10 бөхчөд босоод ирж байгаа юм аа. Эцсийн мөчд аавынхаа нэрийг хэлж байж нэг юм ултарлаа. Оройн хоолн дээр мань хүн ажил хайж дээлээд ирсэн талаар ам нэтлэг гэрийн эзэн охиндоо энэ танаас сургууль ажиллаж болох юм биш үү? Чи маргааш ажилдаа дагуулад яваарэ гэж даалгаваа. Энэ хүүхэн ч одоо багш мэрэгчлээ байна л да. Маргааш нь сайн ах шашин шүтлгээсээ болоод буруу юм хийж чадахгүй болохоор загнаж яваад хүүхэн 5 рупийг нь буцааж өглөө. Хүүхний зан ааш дээрдэж намайг битээ хичээгээд вэ Расика гэж дуудгээд инээ талтад яваадаг. Энэ хоёрын хооронд нэг юм болно гэж мэдээд байсан юм л да. За тэгээд сургууль дээр очтол ерөөдөө манай хүнийг туслах багш болгочих байна. Манай хүн чинь хүүхд багчуудаа уулзраа болохтой сайн юм уу? Аав гэсэн газартаа хүн амьтан туслаад алга авсаж бөхөлзөөд Расика бүсгүй хувьд бол нэлээд өндөр үнэлгээ авч байгаа шинжтэй. Гэр орныхын ч бүр найр тавиад л залуу бол өөрийн байр суурь маш богино хугацаанд баттгаад авчлаа шүү. Ер нь хүнд одоо сайхан царай сайхан сэтгэл байхад ер нь хаач хөлөө олчих юм шүү. За тэгээд бүх юм сайхан болох нь гэтэл энд нэг өдөр нэг настай ир хүүгээ дагуулад Расикагийн гэрт хүрээд ирлээ шүү. Тохиролцооны хорин болох гээд байгаа юм уу хаашийн. Расика бүсгүйч бөөн гуниг гутрал. Гэхдээ тэгснэ гинт шийдсэн бололтой. Манай залуугийн гараас татгаад жошт руугаа буугаад ирлээ. Пүү тэр аавынхын царай мэрэ бараагаал авчлаа. Расика хэлж байгаа. Аавтаа өөрөө охтууд аав шигээ зан чанартай хүнийг олж гэрлэх ёстой гэдэг үстэй. Ганцхан бажранг надад таныг санагдуулдаг гэд түс тас хэлээ хийчлаа. Аав сандраад л энэ удаагийн гэрлэлд бүтэхгүй нь бол та бүхэн буцтаа. Үнэхээр уушлаарай гэд зочдоо уурлуулан барин нэг юм явуулав. Тэгснэ аав нь манай ах тэнд ингэж хэлж байгаа. Чамайг би 6 сарын дотор өөрийн цуглуулсан мөнгөөрөө байртаа болчихно. Расикатай сүү тавиулахгүй. Ядаж энийг гүйцэтгэж чадахгүй бол өөр хүн олж суулгана гэд маш өндөр босгот явах нэрэ. Гэхдээ л Расика энэ мөчд бол хамгийн аз жаргалтай хүн болж байгаа юм аа. Манай сайн ахын хувьд бол ийм шалтгааны улмаас мөнгө цуглуулах үйл хэрэгтэй шамдаад инхүү завгүй амьдралтай явж байгаа нь энэ аж. Сайн ах маань нэгэнд өөр очих газар байхгүй тул өнөөх Расикагийнхаа гэрт охиныг дагуулад ирлээ. Шахид охиныг ажингаа Расикагийн аав нь манай хүн тандаа хэлж байгаа юм аа. Чи энэ хэлгүй охины угсаа гаргалыг мэдэхгүй байж авчраад яаж байгаа юм бэ? Хэдий хүртэл буйны үйл хийж явахгүй юм. Онгоцон хүртэл агарын даралт буурахад эхлээд өөрөө хүчил төрөгчийн маска зүгөө дараа нь бусдад тусал гэж хэлдэг байхад чи өөрийгөө хар аятайхан ажил төрөл болоод амьдрал ахуйгаа дээшлүүлэхгүй бол өөрийгөө өөчтөр Расикагийн ч тэр цагийг дэмий үрээд байх шүү гэд нэлээд ширүүхэн үг аяхан дэрэ. Өдөр өнгөрөх тусам Шахида охин гэр орон эцгийнхээ сансаар л сайн ах Расика хоёр Шахидад хувц судлаж авангаа ярилцаж байна. Расика хэлж байгаа. Охины эцэг их олдохгүй бол бидэнтэй үргэлжлүүлэн амьдраад байна гэсэн үг үү? Үнчин хүүхдээ бол яана гэтэн сайн ах. Ягаад эцэг их нь олдохгүй гэж үнчин байх боломжгүй гэдэл их л өдрөгөө. Нэр эднэр чинь манай Шахидад мөн өнтэргээд өөрсдөө дур мэдээд нэр өгсөн юм байна лээ шүү дээ. Тэгэхээр аль нэрийн дурдагдаад явбал охины тухай ярьж өгнө гэдээ ойлгочоорой. Шахидагийн хувьд эцэг ихээ сандахаас гадна цаан хоолтой энэ гэрүүлийн хоол унданд нь нэг л дасч өгөхгүй байгаа даа. Сайн ах Расика хоёр гадуур явж байгаад орой хүртэл Шахида байдаггүй. Нөгөөд нь хаасайгвал мүний гээл хайж гарлаа. Гэхдээ тэгтэл мөний гой чинь мусульман шашинтай айлд орж суугаад дахианы мах идсэн сууж байгааг манай хоёр сая нэг мож харлаа. Хөөхөөхөнч одоо махсаа дахианы мөчөө идмээр байдаг. Гэтэл сайхан нэдүүлэхгүй авч гараад өнөөхөн зурж ороод махаа ичих санаатай. Одоо тэгээ сурсан юм сураар бож болтгүй нэн шүү дээ. Тэд ч хөөхөө охиныг нэгэнд мах идгийг мэдсэн тул махтаа олны гуан зоолоод хоолнд оруулахар боллоо. Тэгсэн чинь Шахидаа маань том нулимс тусуулаад унлаа. Юунаас болоод уйлаад байна гэж хартал ээжтэйгээ сууж байгаа охиныг хараад уйлаад байсан юм бэ шүү дээ. Гэхдээ тэгээ нөгөө хэд маань ч охины сэтгэл санааг өргөхөөр амттай хоол дахиад шувууны сэдвтэй дуудуулж үжигж эхэллээ. Эхлээ Шахидаа бол иймэрхүү урлаг уран сайхны үзэлбэр дуртай юм болохоор дорхноо эний төр болоод бүх төрлийн махтаа хоол ээж гарч байгаа юм. Маргааш нь охиныг дагуулад энэ хэд гадуур гарлаа. Сайхан маань шүтдэг бурхан дээрээ мөнийгээ дагуулчиход одоо нүглээ намжилж байна. Бурхан минь ээ, өчигдөр би яалчгүй мөнийгээс болоод махан хоолны газар руу яваад орсон үнэ. Гэхдээ өнх манх чамсаагүй гэдгээ тангаргалъя. Ганцхан мөний л эзэн гэд бас охиныг залбируулах гэл өнөөх нь нэг л эвээ олж өгөхгүй байснаа зүгтагд гүчлээ. Араас нь мөшгөж байтал хиндүү шашинтнуудын хизээч зүгэлдгүү лалын сүм рүү гүгэд орчихоо. Хамаг таринаа давтаж бурхан тэнгэрээс өршөөлж байгаад араас нь ортол мөнний бүр толгоогоор альчуураа бүтээж суугаад алгаад илгээд залбираа сууж идэг шүү. Хиндүүгийн аль нэг каст тамаарах бах гэд найдаад үйж байтал бүр эсрэг шашинтай гэр бүлээс гаралтай болох тодорхойсон тул сайн ахын маань хувь хөх тэнгэр хөмрөх шил боллоо. Тэр үед Расика гарч ирээд чи одоо хэл мэдхгүй жаахан хүүхдийг юундаа шашнаар нь ялгарах гээд байгаа. Ягаад ганцаараа ингэ дотор үлдээж байгаа юм гээд нэг хөөрхөн баатарлаг зан гаргаад альчуураар үсээ нуугаад ороод явчлаа. Гэхдээ мөнийгээ байсан газараас нь хайгаад олсонгүй. Аргаа аваа зогсож байтал сайн ахыг жижигхэн гараараа хин нэгэн тэрвэрээд авлаа. Энэ үед сайн ах маань мөнийгийн төлөө ямар их санаа тавьж хайрлаж инэрч байснаа ухаарч ер нь бол шашны үзэл баримталтаа бууж өгч байгаа нь тодорхой боллоо. Орой болж гэрийнхэн бүгдээрээ энтхэг Пакистаны хоорондох крикетийн тоглолтыг үзэж сууж байгаа. Шахидаа бол яасан ч энтхийн баг очиход тэднийг дагаж баясахгүй байгаамаа. Харин сайн ах бол мөнийгийн шашин шүтлгээс болоод эндээс хөөгдөх дээрээ тулхна гэд бөөн сэтгэлийн шанал дунжээ. Расика болохоор ингэж байгаа. Аав дэлэхгүй хахтал болоо юм биш үү гэд үжиж нөгөө тэмцээн Пакистаны баг очичлоо. Хамгийн ачааргалтай нь үйл явдал манай Шахидаа чинь тэрүүгээр нэг үсэрч хараагаад алгаа ташаад дэлгэцээр гарч буй Пакистаны далбаг хараад зургт хүнсч хүнсэдэлгүй. Тэгээ тэр хавь цугулсан хүмүүс чухам гүн шоконд орж байна. Сайн ах сая бүхнийг ухаарч нөгөө таавар тоглоомоо санан Пакистан юм уу гэтэл охин өөртөө итгэлтэйгээр гараа өргөж сая нэг юм эцэс төгсгөлгүй тааврын хариу олдлоо. Расикагийн аав бол манай ахыг бол жинхэнэ ерөн шүлтэнд оруулдаг юм байгаа сте.
Хиндүүгийн аль нэг кастаас гаралтай гэдээсэн чи юу Пакистан бэ? Наадуул чинь манай хүн амыг хомроглон хөнөөдөг ус дэлхий дээр чи ганцаархаа сайхан сэтгэлтэй юм уу? Ямар хурдан Пакистаны элчин сайдын яамруугаа наатахаа авч тушаа гэд бөөн уур уцаар боллоо. Маргааш нь сайн ах Мүүнигээ дагуулад Пакистаны элчин дээр очтол гадаан дүүрэн эсэргүүцлийн жагсаал хийж байгаа хүмүүс арай гэж ороод охиныг үлдээхтэл гадаад пассвортгүй нэр хаяг уусан тодорхойгүй гэх шалтгаанаар огтхонч авч хилцээгүй. Бүр босгочд нэмж ирээд элчин сайдын яамны үйл ажиллагаач бүр зогсолтонд орлоо. Оройн гэртээ иртэл мэдээгээр ингэж байгаа. Бослог сөргөлдөөний улмаас Пакистаны элчин сайдын яам 1 сарын хугацаанд ажиллахгүй гэж гарч байна. Ирээдүйн хадан маав нь хэлж байгаа. Би чамайг Мүүнийг Пакистан руу илгээ гэсэн болохоос биш элчин сайдын яамыг нь хаагаад ир гэж хэлсэн үү? Аялын товчоор яваад асуудлыг хурдан зохицуулах гэдэл зандарч байгаа болтой. Хэлснээр нь аялын товчон дээр яваад очтол Пакистан биш л бол аль ч улсын паспортыг гаргаж өгч болно гэд бас халгаасангүй. Мүүнигээ дагуулад яг тэндээс гарах гэж байтал товчоны ажилтан хэлж байгаа. Гэхдээ нэг арга байна л да. Паспорт шалгадаггүй маршрут гэж байдаг юм аа гэд тэднийг саатахад хүргэв. Гэтэл энэ үйлчлэг нь балиар үнэтэй нийтдээ 150 мянган рупи төлжөөд шахита охин гэртээ ирэх боломжтой болж таарлаа. Сайн ах чамаг мөнгөө дахин тоолоод хаанч хүрэхгүй аргаа баран сууж байтал Расикам нэрээд бодолтой мөнгө харууллаа. Энэ хоёр маань уг нь хоорондоо гэрлэх санаатай байрны мөнгө хураагаад байсан юм шүү дээ. Гэтэл сайн ах маань хэлж байгаа. Үгүй чи минь яах вэ? Мөнгө дутчвал байрчгүй хоримчгүй чамаг би өөр хүнд алдчихвал яах юм бэ гэл нүдээ бүлтцүүлэн хэллээ. Расика хариуд нь чи бурханд итгэдэг гэж тээ. Одоо бол Мүүнийг эцэг эхтэн хүлээлгэж өгөх нь хамгийн чухал. Бусд нь аяндаа болно дөө. Энэ хороо чи салах зүйл байхгүй. Төвчээртэй хүлээцгээе гэл. Нөгөө нэг өөртөө итгэлтэй шийдэмгий зангаараа мөнгийг нь хүлээж авахыг толгов. Хүн болгон амьдралаасаа өөр өөр зүйлийг хүсэн хүлээдгээ. Хадгаламжиндаа сар бүр мөнгө хийгээд шинэ байранд орох өдрөө хүлээх, харь оронд учруулахгүй явахдаа хин нэгэн тэнгэрийн элч мэт гарч ирээд туслахыг хүлээх, хайртай өрөвхтэй холын аян замаас ирэх өдрийг хүлээх гэдэл. Хүлээлт нь хэцүү өрнөө сэтгэл догдлон бас төвчээр шаардсан зүйлээ. Харин амьдрах, амьд явах боломжийг хүлээх нь ямар байдаг болоо. Өөрөө уран сайхны киног Sky Media Go Plus-ын видео сангаас хүлээн авч үзээрэй. За тэгээ сайн ах маань охиныг дагуулаад товчон дээр очиж зуучлагч тамаг мөнгө тушаагаад Мүүнийг найдвартай Пакистан руу хүргэж өгөхийг амжилтлан гуйваа. Гэтэл Мүүний уг ажиллагаанд огтонч итгэж өгөхгүй тасралтгүй толгоогоо сэгсрэн зогсох юм аа. अंकल तुझे तेरे घर लेके जाने पाकिस्तान में अरे ये तो तेरी मम्मी के पास ले जा रहे हैं मुन्नी मुन्नी ये तेरा देश नहीं है तू यहाँ पर नहीं रह सकती और हम वहाँ नहीं जा सकते अब तो छोड़ दे हमें हम तुम्हारे आगे हाथ जोड़ते हैं. Энэ хүмүүс найдвартай гэж арга цаар орхид гарлаа. Шахита охин асартал уйлаад сайн ах замдаа том том дэлмэс өөрийн мэдлгүй тус тусаар алхаж ив. Тэгээ явж байтал гинт шахитагийн шохоргодсон бугуучны дангуу нүдэн туслаа. Энэ мөч ягаад ч юм эргэлзэх зүйлгүйгээр бугуучийг худалдаж аваад охин руу буцаж очих сэтэл өглөө. Хам хурдаараа аялын төвчөөрөө очтол тэд аль хэдийн гараад явсан байв. Эргэн тойрноо хэд тойруулан артал тэр тэргэн дээр суугаад явж байгаа нь харагдлаа. Араас нь алдахгүйгээл гүүгээд л байлаа. Тэгж явсаар суулгаж явсан тэрхнийг нь олоод асуудал. Нэг зочд буудлын руу ороод явсан байж таарваа. Энэ буудлын дотор гэхдээ бага насны хүүхдч тэр насанд хүрсэн эмэгтэйчүүд ч тэр хаасайгүй байгаагаас ачаад нэг л биш болоод явчлаа шүү. Манай хүн буудлын өрөөнүүдийг нэгцээр эцэст нь Мүүнийг олж харлаа. Нөгөө зуучлагч нэртэй өөдгүүгээр манай охиныг энэ буудлыг зарж байгаад сайн хахад үйлдэлээрээ баригдхан тэрэ. Шахида бол хажуудаа байгаа авгааг түлхэж хаяад ах руугаа гүйж ирээд тэврээд авлаа. Одооноос цөс ихтэй хүнийг цөсийг нь хөрөөгөл юу болдгийг харж авцгаа. Ийхүү бүгдийг нь хяруулж хаяад дүүгээ өрөөд гараад иртэл гадаа байсан хүмүүс баг хүндэл үзүүлээд байгаа бол тээ. Чив чимээ үүд эднийг харж зогсно. Энэ бүх үйл явдлын дараа сайн ах маань ер нь энд жидэхэ байсан байгаамаа. Хануун маань бурхандаа нэг сайхан залбирч аваад визчгүй пассвортчгүй ирнэ. Шахидагаа өрөөд өөрийн биеэр гэрт нь хүрэхээр зориг шулуудав. Шахидагийн хувьд энэ ахал хажууд нь байж хаад бүх зүйл бүтгэмэд жаргалтай байх юм да. За манай хоёр ч ингэж хил нэвтрэхээр алхаж байтал хэсэг бүлэг үл таних машинтай хүмүүс тавьгаад ирлээ. Эхэндээ ч одоо мөнгө төгрөгөө төлөө дунаа цуугаад хил нэвтрүүл нэвтэр ухааны мэрж байснаа. Шахидаг гэрт нь хүргэж өгөх гэж байгааг сонсоод шууд зөөлрч бүр манай хоёр туслахаар болоо явчлаа шүү. Тэгмээрсэн дээ. За тэгтэл эдний хил нэвтрэх арга нь бүр янз юм аа. Хоёр улсын өрөөс төмөртэй хилийн сараачны доогуур нүхэн түнэл байх ба гарах гарц нь эсэнд булгацсан хаалга байд юм байна. Манай эдэж мөлхөж тэр хаалгаар гарч ирэх гэтэл сайн ах маань мангартаад зөвшөөрөл авч байж орох ёстой мостой гэд хууль бусам хийхгүй тэр гэдэл. Мөнийгээс дор юм ойлгохгүй зан гаргаад унлаа. Гүй тэгж байгаад Пакистаны хилийн цэргүүд баригчлаа хөрхий. Ялжтал байцаагдж байхдаа яаж түнэлээр нэвтэлсэн хэн туссан гэд хамаг юм үннээр нүччих болтой маа. Түүнийг шалгалтандаа яагаад 10 удаан усныг ер нь гайгаад байх хэрэг алгалдаа ойлгомжтой. Цэргүүд ч одоо тал талаас нь буу шагаагаас те. Тэгтэл ахын амнаас нь Мүүнигээ гэрт нь хүргэж өгөх зорилготой гэдгийг сонсоод цэргүүдийн ахлагч бас гэж гайгүй таарсан болтой. Манай хоёрыг эрсэн замаараа буцгээ түнэлээр нь гаргаж өгөө. Түнэлэгч одоо битүү эсээр дүүргэж хаалаа. Хэсэг хугацааны дараа өнөөх хоёр маань яаж ч яваад юм дахиад хил нэвтэрч гисэн. Дээрээс нь сайн ахыг нөгөө цэргүүд нь битүү гөвшөөстэй байх зурглаар солигдов. Хамгийн өр эмтэрмээр хэсэг нь манай шахида үхлээ зодулж байгаа ахыгаа хараад асгартал уйлаас байх юм да. Нөгөө ахлагчнаас хүн болохоор зодож мэтгийг зогсоогоод та ирч одоо яаж яваа дахиад хил зөрчихгүй. Зүгээр чимээг алга болоод өгч болохгүй байх уу гэхтэн. Ах уу. Төрөний хүмүүс дахиад өөр нүхэн гарц байдаг гэж хэлж өгсөн юм аа. Би ном журмаар нь зөвшөөрөл авах гээд та нар дээр хүрд ирлээ шүү дээ гэж зүтгэж гарлаа. Гэхдээ энэ ахлагч бол бас яриангүй хүн чанартай гар байна л да. Тэрээр хэлж байгаа. Бид энэ хаваар 10 минут тутам эргүүл хийдэг юм аа. Та хоёр Пакистанч вэ, энтэгч вэ, аль тал руугаа арилаад
эхлээд гуй. Дахиад таарах юм бол буутахаас өөр аргагүй шүү гэд сүүлчийн боломж олгох нь тэр. Тэгтэл юу болсон гэсэн манай мангар ах хүү чинь 10 минутын дараа дахиад л гоцоогоо зогсчихв. Заавал аль биесээр зөвшөөрөл авч үж Пакистан руу зорчих юм байх уу? Энэ удаа л хөлийн зэргүүд ахаас үнэндээ залхсан нэлтэй байла. Ахлагч хэлж байгаа. Зүгээр алга бол гэдэг чинь яагаад явахгүй байгаа юм бэ гэж асуудал ах хэлж байгаа. Хууль бусаар хил нэвтрэгч нь буруу үйлдэл шүү дээ. Над зохиосны зөвшөөрлийг нөхчгөл дөө. Хүүхдийг эцэг эхт нь хөргөж өгөөд би нутаг уцнаа гэж гуйсаарлав. Нөгөө ахлагчийн хүн чанар энд бол яалтчгүй дийлсэн болтой. Хэсэг уцнаа. За яах вэ? Яв гэж авлаа. Сайн ах ямаа тэнэг мөртлөө тууштай зангийн шангал юм уу да. Манай хоёрчдоо гайх баярлахын зэрэгцэж алгаа авчиж мөргөөд санаа намар дараагийн аяллаа үргэлжлүүлэхээр замдаа гарлаа. Элсэн махан далайг гатлахтаа алхаж замын унаан дайгтахтаа дайгдаж туусаар сая нэг хоол ундны бараа харлаа. Хоол идэж байсан газар цагдаа нар мөн үдлэхээр ирцгээсэн ба тэдний хэрэгэлдэг гав нь ягаад ч юм шахидагийн анхаарлыг татаад байв. Хоол идэж дуусаж явж байтал гинт араас нөө цагдаа нар хөөгд ирлээ. Цагдаа нар ирж байгаа. Бидний гавыг хулгаална гинэ гэд гаргаад иргээ зандархан дээр. Сайн ахын үгсийн санд нь хулгай их гэдэг үг байдаггүй болохоор гайхаж хамаг юм бардан гихч нэгжүүллээ. Гэтэл гай таарч шахидагийн зүгнээс өнөө гамнууд нь гараад ирвэ. За ингээд манай хоёрт бичиг баримтын асуудал нэлээд байгаа болохоор цагдаагийн хаалга татгаар боллоо. Цагдаагийн газрын гадаа телевизийнхэн энтхийн тагнуул баримтлагдсан гэх сургаар ярьцлага авахар ирсэн ч байх шиг. Гэхдээ тэр мэдээ нь үнэхээр алиа. Энтхийн тагнуулж итгээд 6 настай хамсаатантайгаа баримтлагдсан байна. Хамсаат нь маш сайн бэлтгэгдсэн бүр нэг ч үг дуурсангүй гэж мэгээдэл. Цагдаад манай хоёр сэжигчнэр татагдан байцаалт өгөөд сууж байтал шахидаа гинт усран босоод ойтой уулыг дүрсэлсэн хуанлын зургийг заахан дээрээ. Сайн ах охиныг тэр газараас ирсэн болохыг нь ойлгоод үүнийхин гэр хаана гэдгийг олцглоо гэж цагдаа тайлбарлал. Цагдаа гэж үн бүтүүлэг нөхөр юун дими яриад байгаа юм чи. Чамаг хэн гэдгийг дугаарч гэдэл. Манай шахидагийн ирүүнээс нь өргөд хүчээр ам нээх гэдэг шүү. Энэ болчмгүй балмад үүдэлэн сайн ахын уур хэлэн жигнэсээ бадраачиж байгаа маа. Ерөн цагдаа өнөө цэрэг өнөө мүнийгээр оролцсон хямгооч ахын гарт бодоо олохов тавилан үрдэг ажээ. Энд бас илгийн дүрслэл гарч байгаа нөгөө сурвалжлагч цагдаагийн гадаа бүр ингэж байна. Энтхийн тагнуулыг хатуу хяналтанд ойлгож байгаа. Удахгүй чанга дэглэмтэй хорих руу илгээ нэтргээл сурж байтал ах хүү маань мүнийгээ дагуулад гараад ирлээ. Сэтгүүлч ингэж байгаа. Би энэ энтхийн тагнуулыг тагнахаар явлаа гэд манай хоёрын араас дагаад явж өгч байгаа маа. Манай хоёр зүгцээр орон нутгийн автобусанд ороо суучлаа. Сурвалжлагч одоо нохоошиг дагсаар автобусанд ороод ирлээ. Тэгээд зүгээр явчихгүй цагдаа руу. Ийм чиглэлийн унаанд суусан муусан гэд хурган матаастэй. Автобусны кондуктор ингэж байгаа. Билетээ шалгуулаа гэд манай ах хүү нөгөө цагдаагийн өрөөнд байсан хуанлыгийн зураг тууцыг харуулад хамаг явдлаа эхнээс нь ярьж гарлаа. Би энтэг хүн туннелээр мөлтөж хил тавсан эдэргээд ярихтан тэнд байгаа хүмүүс бүр гайхаж өгч байна. Ярийн сэдв айжмаар шахидагийн тухай шилжиж эхлэхэд өнөөх кондуктор нь "Бэ та ч н одоо Пакистан охиныг гэрт нь хүргэж өгөхөнтлөө ийм хол замыг туулсан юм уу? Манай хоёр орон тань шиг хүмүүс илүү олон байдаг ч болоосоо" гэж чухам хайлж урсан тэнд байгаа бүх хүмүүсээс нөгөө газрыг нь сургалж гарлаа. Нэр нөгөө сэтгүүлчийн матасын үр дүнд цагдаагийн машин бас нэг албаны машин нөгөө автобусанд гүц төрүүлж ирээд тал талаас нь бүчээд авлаа. Нэг сүртэй автобус зогсоож орж ирээл. Зорчигчдоос тэдний талаар лавсан боловч хэн ч юу ч хараагүйгээд тэднийг дөнгөн тэрэ. Зүйтэй энэ бол одоо багийн ажиллагаа гэдэг юм шүү дээ. Автобус даяараа манай хоёрын талд орж хамгааж өгч байгаа болтой. Сэтгүүлч маань уг нь тагнуулын дүр тоглож байснаас үлдээ манай хоёртой нийлээд автобусны дээвэр дээр нуугдсан хэвтчихэж байгаа шиг ёо яах гээд байгаа юм да. Арай дээр мэдээ бэлтгийг өгөөд энэ замыг сонгосон дээр байгаа л да. Тэвж явсаар нэг газар хоноглоос өглөөс ирээд тартал мусульманчуудын сүмд хоног төрүүлсэн байж таарлаа. Хиндугийн ханам бурхны үн чүтэлтний амьдралаа үлдэж болох хамгийн том нүглийг үлдсэн хүн шиг ах ウー маань тэндээс үсэж гараад гэмшиж эхлэвэ. Тэг цуудал ашгүй нэг хүн таарч түүний учир байдлыг нь ойлгоод ингэж байгаа. Энэ сүм зөвхөн мусульман хүн орно гэж хаана ицсэн байна. Бүх хүнд нээлттэй шүү дээ гэж байж нэгэн бодлыг нь өөрчилж өнгөлөө. Саяны хүн энэ сүмийн тэргүүн бөгөөд хүүхдүүд хичээл заадаг багш хүн юм байна л да. Сурагчдаа нөгөө газрын зураг үзүүлээд хаана үдгийг нь мэдхийг асуудал хүүхдүүд багшаа энэ дээр шивцаар гэд биччихсэн байна шүү дээ гэж авлаа. Балган тойрохгүй юм да эднийг байна. Гэхдээ Пакистанд иймэрхүү байгальтай газар байгаа болоод шахидаа маань итгэлтэй байсан юм шүү дээ. Нутгийн хүмүүс байна да. Нэг учрыг нь олно байгаа. За яг энэ өвчид нөгөө хотод цагдаагийнхан ор сургуу алгуулсан сэтгүүлчтэй хамт ажилладаг зуглаачиг олж хараад араас нь хөөж эхлэнэ. Угаасаа баригдах хөө. Харин манай хэдийн толгойр өдөж байгаа мусульман сүм хаваар цагдаагийнхан эргэлдээстэй. Сүмийн дэргүнчүүдээ хамаг чадлаараа тэднийг нуусаарлаа. Тэгснэ нэг мэрэгэн санаа олж хоёр залууд эмхтэн хүнийг гівлүүр өмсгөж зүсийг нь хувилгаад тэндээс хөдлөглөө. Манай хэдэд зам зааж өгөөд сайн үйл хийж байгаа учраас та нарын төлөө залбирнаа гэж салцгаав. Дээлид харин юу болж байна гэхэд ирээдүйн хадам аав нь сайн ахыг Пакистан явсныг мэдээд дэл бууралж байх юм аа. Охин нь болохоор хэлж байгаа. Та л нөгөө охиныг хөөгөөд байсан болохоор миний нөхөр болох хүн аюул орчоод байна. Ямар нэг арга хэмжээ аваач гэд уурандаа бүр уйлж гарлаа. Нууц ажиллагааны багийнхан маань одоо аяллаа гуруулаа үргэлжлүүлэх болсон байгаа. Сайхан маань одоо үг хэлээл буруудаг асуудлаасаа болоод гівлүүрээр нүрээ нууж ихнэр хүний дүр төвлсөн хэвээр байх болсон. Ер нь үүнээс хойш үйл ажиллагааг сэтгүүлч зал удирдах явах болтойдгоо. Явнаар яваад төдийлэн ахиц гарахгүй тул шахидаа маань нэг машинтай хүний машины яндан дотор банан хийгээд нөгөө машин түгжиж тагжрах зууранд туслаж байгаа хүний дүр эсгээд машинаар нь дөхүүлүүлчихэж байгаа маа. Яалтчгүй 2 толгой 3 толгоноос хамаагүй дээр ажиллаж байгаа маа. Гэхдээ нэг асуудал гарсан. Энэ хэдийн толгойг эргүүлж машинаараа тусаж байгаа хүн энтхийн том цагдаагийн хурандаа ууж таарлаа. Одоо юу болтын болтоо. За нөгөө сэтгүүлчийн хамт ажилладаг зуглаач чинь цагдаагийнх нь баригдцөө одоо өнгөрсөн. Эрүүний шүүлтэнд ороод хэцүүж байгаа болтой. Ийхүү цагдаа нар түүнийг сэтгүүлч рүү ойр ойрхон залгаж яаралтай холбоо тогтоох даалгавар өглөө. Манай 3 цагдаагийн хурандаагаас салах болсон ч хурандаа маань бас нэг цагдаа даалгаад тэднийг дараагийн очих газар руу хөргөж өгөхөр боллоо доо. Цагдаагаас хурдан салгахын тулд тэд нар нэг хаалга руу заагаад энэ манай гэр юм аа олон жилийн дараа ирж байна гэд бус
суусан боловч нөгөө хаалгаар нь нэг өвгөн гарч ирээд мань гурыг авч хилцсэнгүй. Танихгүй юм чи аргагүй штэ. Манай хэд чарн цагдаа хараад байгаа болохоор банцсандаа олон жил ирээгүй дуушлаарэ танихгүй байгаа мүү гэж хүчээр гэрлэн түлхээд орлоо. Энэ зур цагдаагийн урандаад энтхийн тагнуулва түүний хамсаатныг дүрсэлсэн нилээд онцлог мэдээлэл ирэх ба мань хүн гинтхэн саяжингаа найр тавьж туслаад морин жолоо шиж өгөөдсөн хүмүүс нь сэжигтнүүд байсныг ухаарав. Тэдний хүргэж өгсөн цагдаа дээр буцаж очиод сург гарах гэтэл манайд аль хэдийн уул мөргөө арилаад өгөхөө мэдлгүй яах вэ? Ингээд цааш манай гурван аялал бол одоо 9 шидийн газраар үргэлжлэнэ. Ер нь бол дандаа сайн хүмүүсийн ачаар унаад хэрэг дамжаад яаж иж байгаа л яваад байгаа юм. Сэтгүүл залуу зүгээр ч нэг тэр хоёртой хамт явсангүй хажуугаар нас баримтат киноны зураг авалт хийгээд байгаамаа. Ингэж хол явсны эцэст ашгүй нэг юм шагидагийн төрөлх нутагтай тун төстэй байгалийн тогтцолтой газар ойрцоор байлаа. Энэ зур сэтгүүлч сайн ах дүү хоёрын түүхийг телевизээр цацаж ах уу гин бурууг нотлох гэд хичээж байлаа. Даанч энэ сэтгүүлчийн саналыг телевизийн нэг их ойшоохгүй тарамсалтай. Сүүлдээ бүр аргаа орсон ах уу ямар ч хүслийг биелүүлдэг мөслийн сүм гэж байдаг гэж сэтгүүлчээс сонсоод мөнийн төлөө тэнд очиж залбирах төлөвлөгөө гаргацгаав. Энэ үеэр сэтгүүлчийн утас нь ажлын анд зурглаач залуугаас нь дуудлагарж манай хүн хаашаа явах гэж байгаагаа нэг нэгэн хэлжлээ. Гэтэл зурглаачаар бүхлүүд нь цагдаагийн ерөнхий газар тантал хийж байгаа юм шүү дээ. За манай гуравч нөгөө ариун лалын сүмөө олоод ирлээ. Тэс хөндлөн шашинтай ах маань мөнний дүүгээд гэр бүлд нь 9 минут хүргэж өгчөөл хамаа алга гэсэн шиг сүмийн босгийг давхтаа эргэлцэн утга бүр дотор нь ороод хуралдан даган баясаа сууж ивэл яах вэ? Нэр энэ сүмчин бас шахидагийн ээж нэрч гисэн охиныхоо төлөө залбираад л үйл ажиллагаа явж байгаа юм хөөрхий. Кинон болохоор тэгж амархан таарлахгүй дээ угаасаа. Сэтгүүл залуу болохоор сайн ах охин хоёрыг талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлж бичлэг хийгээд интернетд апплод хийгээд тэр авир хөөхөн ажлаа амжуулаа явж байна. Ингэж зодол нүдний уланд нөгөө гайхал цагдаагийнхан үзэгдхэн тэрэ энэ хүртэл мөшгөөд ирсэн байх юм да. Тэгээд мань сэтгүүлч хурал даган баясчуу хоёртой аюул нүрсний гялс гүйж очиод дуулгав. Манай гур нэг дээвэр олж нуугдаад байж тэл нөгөө найзыгаа барьж өгчөө зурглаач нөхөр залгаж байна. Ийхүү үүний ард тийм байгааг нэгэнт ойлгосноос хойш одоо худлаа яхахыг үзүүл нэцтэй. Сэтгүүлч уцаа аваад л ингэж байгаа. Өө найзаа би нөгөө тэр сүмд өчтөр өрөө очиод одоо өөр тийшээ явж штэ гэд худлаа аваачлаа. Ингэж ашгүй нэг юм араас нь мөрдөд гайвуулаад байгаа нөхдүүдийг чулуу өлөх шүү. Нэрээ сэтгүүлч маань камерт булгасан өөрийнхөө бичлэгийг интернет тавьсан байх ба нөгөө хоёртой ч бас сонирхолтой сууж байлаа. Бичлэгийг ухраагаад үзүүлж байтал хүмүүсийн дунд шахидагийн ээж гигийн дүрээрээ алхаж явж байгааг охин хараад дорн нөгөө хоёртой ойлгож дөнгөлөө. Хоёр ах бол маш гярхаа ажиглаж байгаа. Ямар автобуснаас буусныг нь олж хараад бушуухан тэр чиглийн автобусны жолоочийг олж уулзцгаав. Бараг тэр автобусны дайран гүрдэг бүх тосготыг асууж таавар тоглоом явуулсны үр дүнд Султанпур гэдэг газар охиныг төрсөн нутаг байсан байх шүү дээ. Ийм хол зам туулсан манай гуравт үүнийг олж мэдхээс илүү жаргал гэж юу ах вэ? Хагартлаа барьж тэрвэрлээ. Гэхдээ тэгээд нэг сайн тохиолдлохоор сар юм бас гараад ирэх болтой юм аа. Бидний хувьд одоо дайсны дүр болоод байгаа нөгөө алдарт мөшгөгч чинь сэтгүүлчийн интернет тавьсан бичлэгийг олж үзээд өчигдөр сүнт байсан ч тэдэнд худлаа хийж төрөлдүүлснийг ядах юмгүй олоод мэдчихв. За явах чиглэл тодорхой усанд бол манай гуравч автобусантаа суугаад хөдлөлөө. Ингээд явж байтал замыг нь ухтаад бөөн шалгалт нэгжлэг явагдаж байхан тэрэ. Сайн ах харин тэр дор нь ухаан сэлж өөрийгөө золионд гарган тэнд байсан цэрэг цагдаагийнхныг бүгдийг нь дагуулж зогтохва. Тэр хооронд сэтгүүлч охин хоёрч оргож амжив. Ах одоо ядаж явахад олонний эсрэг ганцаараа яалтчгүй хүчм өсдөж байна. Харин шахидаа маань сэтгүүлч ахыгаа дагуулan явсаар эцэст нэг юм гэрийн бараа харлаа гэж. Нөгөө талд сайн ах маань өнөөх балбад нөхдүүдэд баригдахаараа дэлб содуулаад л боломж гаруул зогсчих гээл үзээд л уулаар нэгэн болж байв. Энэ мөчид шахидагийн ээж гэрээгээ гадна аж ахуйн ажлын амжуулаад зогсож байла. Тэр тэндээс хүүхдэн гүйж ирж байгаа нь үзэгдэв. Шахидагийн араас сэтгүүлч маань камера хасаагаад ахаж мартсангүй. Хүүхдийн дүр ойртох тусан битгэртлээ сансан охин гэгийн дүрээрээ байгааг ухаарсан ээжийн сэтгэл гэгэлзэж гайх баярлах зэрэгцэн нисэх шахам өөдөөс нь ухтажгүйгээ тэврээд авлаа. Гэхдээ мөн ч удаан хүлээсэндээ ингээд бүгдээрээ амар сайхандаа жаргаж болохгүй юу гэтэл хөөрхий сайн ах маань энэ жаргалтай мөчийг үргэх гэсэн мэт уулан дундаас буун дууны чимээ тас гítэл гарваа. Ай хорвоочий гэж хүний зовлон цадах болоогүй юу? Яаж байгаа юм те. Энэ цаг үед Пакистаны өнцөг булан бүрд манай хоёр ах дүүгийн нөхөрлийн түүх ирчиг авч байлаа. Энэ энтэг залууг тагнуул гээд ус орон даяар нь 90 сувчлаад байгаа бол үнэ. Яг үнэндээ бол тэрээр хэл ярианы бэрхшээлтэй 6 настай бяцхан Пакистан охиныг дээлэд эцэг эхээсээ төөрсөн байдалтай байхад нь олоод 9 минут гэрт нь хүргэж өхийн тулд газар доогуур мөлхөж манай улсын хөлийг нэвтрээд хүнд хэцүү замыг туулсаар байгаа юм а. Энэ зорилгоо биелүүлчүүл нутаг буцах зорилготой хорхооч шоргуу зүгээр сайхан сэтгэлтэй хүн байгаа юм шүү дээ. Ер нь бол бүх телевиз хэвлэл мэдээллийн газрууд миний энэ мэдээг цацгаас татгалцсан. Тиймээс энэ охиныг таньж мэддэг хүмүүс нь нааша холбогдоорой. Мөн Бажранг гэх залууг их орн руугаа аюулгүй харихад нь тусламж хэрэгтэй байна гэх түүний энэ бичлэгийг үзсэн хүн бүрийг ёстой самсан шархирч байлаа. Интернет ч одоо хүчтэй юм дөө. Нөгөө хэвлэлийн чинь хүмүүсийн анхаарал уг сэдвүүр шуураад ирэнгууд нь одоо л нэг юм зэрэг нийтэлж энтер. Уг үйл явдлаас улбалаад Пакистаны онцгой байдлын газархан хуралдаж байна. Дараа нь бас жирээд л энэ одоо хэн хамаатай юм. Бидний хувьд бол энтхийн тагнуул гэж үзнэ гэж сүржигэнтэл бусна. Гэхдээ энэ хүүхдийн ээж аав нь хүүхдээ энтгэх талцсан гэд хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Пакистанчууд тэр аяараа энэ залууг өмөрч байна штэ. Гэт бод байдлыг тайлбарлацгаав. Гэтэл өнөөх ядаргаатай дараа нь тэгвэл хэвлэл мэдээллийнхэнд тэр залуу өөрийгөө энтгэхийн тагнуул гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж хэлчихээчтэй. Тэгсэн ч хүмүүс өмөрсөн хэвээр байх нь харъя л та гэх тэр. Ямар муухай ус төржүүлт юм дээ. Хүүе манай сайн ах чустай хух дээр юм а. Буудуулсан ч гэсэн амьд үлдээд бүр нэмээд эдний харгас эргүүшүүлэлт идэгт ороод тэсвэрлээд байж байдаг буу юм а нэрэ. Тэр шийтгэн байцаагаад байгаа газрын хариуцсан хүн бас юмны цаад учрыг нь олчих гээд л энтгэх талтай хүртэл холбогдож манай ахыг энтгэхт хүүхд төрсэн талаар цагдаад мэдүүлэг өгч байсан гэд мэдүүлгийг нь олоод онцгой байдлын нөгөө гүжүүд дарагдаа мэдэгдэж байгаа маа. Гэхдээ гэтэл нь өнөөх дарга нь огт авч хэлцсэнгүй тэгснэ бүр чи дими марихын орон зүгээр миний хэлснээр хийж тагнуул гэдгийг нь хүлээн
нь зөвшөөрүүл чадахгүй бол ажлаа өг мөг гэдэл бүр дарамтлж гарлаа. Ийм ой гутим сонссон нөгөө ажилтнанд нь шудраг өсгөх зүйлийг уландаа нааж байгаа мэдрэмж төрөө тийм ч ямар бууж өгөхийг хүссэнгүй. Ашгүйдээ бас одоо хаа газар бас нэг үе үе дайжгүй хүмүүс таарах юм тий. За манай сэтгүүл залуугийн бичлэгний 20 дугаар хэсэг нь албан ёсоор олон нийтэд цацагцсан. Энэ удаагийн агуулга нь Бажранг гэх залуу бол гэр бүлээсээ төрсэн Пакистан охиныг гэрт нь хүргэж өгөхийн тулд өөрийн амнасаа золиосонд гаргаад байгаа юм байна. Та нар түүнийг мөнгө алдар нэрийн төлөө ингэсэн гэж бодож байна уу? Нөө. Бажранг үүнийг цэвэр ариун шудраг өсний төлөө зүрх сэтгэлтэйдээ хийсэн юм шүү. Шахида охиныг тэр Пакистан хүн гих нүдээр бус зүгээр л хүн гэдэг нүдээр харсан байгаа юм. Одоо энэ хоёр улсын хоорондох дайсагнал туйшрал үзэн ядалтаа зогсооё. Үр хөвгтэйч хайр сайхан сэтгэлээр дүүрэн нийгэмд өсгөцгөөе. Маргааш өгдөө бүгдээрээ наравал хилийн цэг дээр энтэг Пакистан хоёр талаасаа уулзаж Бажранг ахыгаа хилээр нэвтэж их орондоо буцахтан тосолцаая гэж уриаллаа. Маргааш дэгт хилийн цэг дээр бүр хэдэн зуун хүмүүс цуглах ба нөгөө даргийнхаа эсрэг боссон шийтгэн байцаах газрын ажилтны тусламжтайгаар сайн ах маань 9 эрүүгээ даваад гарчихсан таяг тулаад хүрээд ирсэн байлаа. Сэтгүүл залуутай уулзсан даруйдаа Мүнийг асууад амжлаа. Сэтгүүлч хариуд нь Мүний чинь Шахида гэдэг нэртэй юм билээ. Гэр бүлтэйгээ нэлээд сайн байгаа гэж ахын сэтгэлийг нь дэвтэв. Ах хөөхөн дүүгийнх нь жинхэнэ нэр нь Шахида гэдгийг мэдж аваад их баяртай байлаа. Тэнд байгаа хэдэн зуун хүмүүс дуу нэгтэйгээр гэд луугаалan дуудаад л манай ахыг дэмжээстэй. Яг хил нэвтрэх гээд очтол харуулын зэрэг нь наад үний чинь хил гарахгүй байх тушаал дээрээс ирсэн гэж авлаа. Шийтгэн байцаах газрын ажилтныг эгдүүцэж энэ ард түмний дуу хоолойг сонсохгүй байна уу? Тэд зүв бурууг ялгаж чадаад байхад сэрэг хүн чи ялахгүй байна уу гэтэл нөгөө харуулын зэрэг нь би бол дур мэдэн хил нэвтрүүлж чадахгүй. Гэхдээ энд бидний нөхөд цөөхүүлээ та нар олоолаа юм шүү дээ. Юу хэлэх гээд байгааг минь ойлгосон биз дээ гэд энтхийн зэргүүд хилийн хаалгыг чөлөөлөө зогсцгоо. Пүү тэгтэл тэнд байгаа хүмүүс бөөнд өгүүж ирсэн хаалгыг нь авирхан авирч мод чулуугаар эвдэх нэвцээр хоёр талын хаалгыг нэгэд ажиллаа шүү. Манай ах бол анханасаа даруухан сайн ах байсан бол одоо бүр хоёр улсын баатар болоо явчлаа. Нэг дор ийм олон дэмжигч цуглуулна гэдэг нь хэн хүний дөнгөж чадах зүйл биш шүү дээ. Өөнөр энэ дунд манай Шахида ахтайгаа уулзах ирсэн байх шүү дээ. Хил гарахаас өмнө уулзах санаатай хүмүүс дундор гүйж өгч байна. Аргагүй л дээ. Ямар их ижил таст болоо вэ манай хоёр. Энтэг талаас нь ирээдүйн сүйд өсгөө хадмын талынхан ч хүргэнэ тосч авахар ирсэн байгаа харагдана. Энэ мөчөд Шахида охин ахтайгаа уулзаж амжилгүй явуулж байгаадаа итгэж чадахгүй өргөс торон хашааны цаан цөхрөнгөө баран зогсноо. Хилтэй бол одоо хашгирахсан да. Хөөх юм гэснээс зааж байгаа энд юу болоод байна? Шахида маань амаа хөдөлгөөч байгаа юм шиг үг хэлэх гэж байгаа юм шиг харагдах юм аа. Хүүе аваа гарах гэж орлож байснаа ахаа гэж чангаш гарчлаа шүү те. Ээж нь аав нь тэнд байсан хүмүүс бүр түр аднаас сонстол ингээд бүр айгүй урт хилээд хашгирч байгаа маа. Гайхамшиг гэж энийг хэлэх байх л та. Ах ч одоо чихэндээ итгэж өгөлгүй эргээд тартал яалчгүй энэ бүх аяллаа шалтгаан болсон хайртай дүүн өөрийг нь дуудаж зогсож байгаа юм аа. Ингэж нэг нартай өдөр манай хоёр баатар маань хоёр орны найрамдлын гэрч болж тэрвэрлдэн уулзах өдөр ирдэг юм байжээ гэж. Охиноо хилд оруулахыг хүсэх ихийн залбирал бүтэн амьдралынхаа туршид муу үйлээс татгалзан Жай Шри Рам гэж ганцхан тарныг давтах ахын өрөөлөөр бүх зүйл сайхан болоод өнгөрснө гэлтэй байна. Гэгэлэг сайхан өгүүлэмж дүрсэлтэй энэхүү бүтээл та бүхэнд минь таалагдсан гэдэг итгэлтэй байна. Хүн сайхан сэтгэлээ бусдад түгээж явахдаа хамгийн дээд азаргалыг хүртдэг гэдэг үг байдаг шүү дээ. Ингээд та бүхэн subscribe дарахаа мартуцаа. Яагаад гэвэл дараагийн дугаараар маш сонирхолтой нэг кино орчихсон. Та бүхэн subscribe дарсны буйнаар мэдээлэл хүрнэ шүү дээ. Ингээд энэ хүү киног share хийж найзуудтай түгээрээ. Гоё кино бааз. Та гайхалтай бүтээгдэхүүн сайн үйлчлэгтэй ч хинч та талаар мэдгүй эсвэл борлуулах хүсгүй юу вэ? Remedia Agency танд бүрэн шийдлийг санал болгож байна. Бид зохиол санаа гаргаж, мэргэжлийн зураг авалтыг хийж, дизайн, сошиал контентуудыг бэлтгэн хамгийн тохиромжтой сугаар олон нийтэд цацалтыг хийн. Та зүгээр санаагаа ил. Үзснийг нь бид хийн. Та ердөө видеоны доорх Google формыг бүглэхэд хангалттай. Бид тань руу залгая.